Надаас ингээл зөндөө ингээл асууж байгаа л та ямар үнэтэй суух юм гэлтэй тэрний амар чухал байгаад байхгүй тэр хүмүүст. Би яг үндэ 2 жилийн өмнө ингэж боддог гэсэн юм. Манай аав ч 20-тойд нийлсэн. Залуудаа нийлээл ингээл нөө хүүхдтэй шууд олчиж байгаа шүү дээ. Тэрнд ингээл би анхны хүүхд нь. Тийм болохоор ингээд намайг залуу насаа гоё идлээрээ тэ бид хоёр их чадаагүй маа. Чи 30 хүртлээ сингл яв тэ 30 хүртлээ сингл явж байгаа тэ тэр залуу нь ямар энэ залуу нь ямар ингээл ингэж гоё фан амьдарч яагаад тэгээ суугаарай гэсэн бохгүй юу. Мэдээж манай аав ч хэлж байгаа юм чи надад маш зүг санагдсан шүү дээ тэр чинь. Тэгээд би тэр бодлоо зүгээр нөгөө зулайх залбаахтай хэлдэг хэвгүй юу. Тэгэл тэр үрийг амар serious хүлээж авалцаа. Өө нөө болохгүй гэл за. Тэгэл би яасан гэж ярьдагсан байхгүй. Тэгсэн чи ингээд тэрийг амар гоё зөөрлөж ингээд тайлбарлаж өгөөд. За тэрний зөөрлөл нь юу вэ гэхээр ингээд одоо ингээд А4-ын цаас байлаа та. Цаасыг бидний одоо ингээд зүрх гэж бодъё л та тий. Хайртай үндэ харилцаанд ороод ч юм уу тэр цаасаа ингээд өглөө. Тэр чимэр ингээд амар дотн хүний хүн төрөлхтний хамгийн мэдэрч болох хамгийн дотн мэдрэмж шин тэр ингээд харилцаа байгаа байхгүй. Тэр бэлгийн харилцаа. Тэгээд тэр цаасаа нандинаад тэр хүнд ингээ өглөө. Тэнгүүд тэр хүн магадгүй дараа нь салий ч юм уу те эсвэл ингээд гомдохоор ямар нэг үйл хийлээ л дээ. Тэгэхээр тэр ингээ зүрхийг ингээ базаат ч юм уу эргүүлээд өглөө. За окей энэ хүн биш юм байна гэл дахиад дараагийн хүн дээр очивол тэгэл дахиад өглөө нөгөө цаасаа. Магадгүй зарим хэсгийг ингээ те ингээ шатаагаад өгдөг ч юм уу. Өөр маягаар ингээ гомдоогоод өгч байгаа шүү дээ те. Тэгээд окей за энэ хүн биш юм байна гэл дахиад дараагийн хүн дээр очивол дахиад нөгөө цаасаа өглөө. Тэгэж ингэж явсаар агаад эцэстээ гэрлэх хүн дээр очиход нөгөө цаас чинь чи ямар цаас гэрлэх хүндээ өгж ийн гэдгийг харахтай гэх юм уу. Тийм ч учраас бидний зүрх амар гэмтэлтэй болсон болохоор гэрлэх хүндээ итгэж чадахгүй ч юм уу те. Ингээд итгэл нь унтарсан те. Итгэл нь унтарсан магадгүй ингээд өмнөх ягсуудтайгаа харьцуулдаг ч юм уу. Тийм ингээд битцэн зүрхээ ингээ өхөр хэцүү байдаг. Тийм ч учраас ингээд гэрлэх хүндээ зүрхээ өгөөрэй гэдэг байгаа шин тэгээд. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.